Дараагийн мэдээ. За 2025 оны нийслэлийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэх бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жилээр зарласан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 2025 оноос томоохон бүтээн байгуулалтуудыг хийж эхэлнэ. За эхний ээлжинд шинэ 100 мод хотын дэд бүтцийн зураг төсөвт 10 тэрбум төгрөгийг төсөөлсөн байна. Шинэ 100 мод хотыг Богдхан уулын баруун урд, за Төв аймгийн Сэргэлэн, Алтан болог сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл Улаанбаатар хотын түгжирлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд олон жил яригдж дуншсан туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Барилгын ажил энэ 3 дугаар сараас эхлэх бөгөөд Баянзүрхийн гүрнээс эхэлж Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших баруун аймагуд руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Энэ ажилд нийт 1.9 их найд төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Харин эрчим хүч дэд бүтцийн бие даасан дулааны тархмал их усүрийг 9 байршилд байгуулахаар төлөвлөжээ. Тодорхойлбол хийн их усүртэй 4 дулааны станц, шинэ технологи ашиглан хатуу түлшний их усүртэй 5 дулаан цахилгаан станцыг байгуулна. Эдгээр станцууд 30 мегаваттаас 90 мегаватт хүртэл хүчин чадалтай байна. Тэгвэл дараагийн том төсөл бол метроны барилга угсралтын ажил юм а. Их Британийн засгийн газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж метроны төслийг санхүүжүүлэхээр болсон. Мөн түгжирлийг бууруулах ажлын хүрээнд Францын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр дүүжин тээврийн угсралтын 1-р шугамын бүтээн байгуулалтыг 2026 оны эхний улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Дүүжин тээвэр ашиглалтанд орсноор иргэд Ярамгаас хотын төвийн зүүн хэсэг рүү автомашингүй зорчих боломж бүрдэх эерэг нөлөөтэй хэмээн үзжээ. Мөн 20 мянган цогцлбор хорооллыг байгуулах ажлыг эхлүүлнэ. Үүнийг Сэлб дэд төвийг түшиглэн 158 га талбайд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөх. Сонгон хайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч байгаа Баян хошуу хот төсөлд 50000 айлын орон сууцны хороол барихаар төлөвлөжээ. Харин эрчим хүчний салбарт ТЭЦ 5 төслийг төр хувийн хөвшлийн хамтралын хүрээнд барихаар төлөвлөжээ. Тус төслийг ТЭЦ 2 төслийн үндсэн санг түшиглэн байгуулах бөгөөд 5 дугаар сараас цахилгаан станц барих ажлын санхүүжилтийг Япон улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ. Мөн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх 20 мегаваттын хүчин чадал бүхий үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Үүнийг дагаад лаг хатаах болон шатаах үйлдвэрийг хамтд нь барихаар төлөвлөсөн. Хамгийн сүүлийн төсөл бол шинэ тойрог автод зам их тойрогийн төсөл бөгөөд 13 км үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-өөс 6 игнэтэй байх бөгөөд Conflict Street буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцлбор гудамж болохоор төлөвлөжээ. Ийхүү 2025 онд эдгээр 10 том төсөл хөтөлбөрүүд Улаанбаатар хотод хэрэгжиж эхлэх бөгөөд үнэхээр энэ төслүүд амжилттай хэрэгжиж чадвал Улаанбаатар хотын иргэд ая тухтай, төвжирлгүй, агаарын бохирдолгүй хотод амьдрах боломж бүрдэх юм а.